боловч байдаг шууд нэртэй сайхан зурагч байдаг юм байна. Тэгээд та бүхний цаашдын ажилд чинь улам их амжилт хүсэн өгөөч. Монгол улсад минь үргэлжлэгчд цөөхөн байх болтугай. Үтээгсэж нар хурдан дэвширсэн мандармаа дэлгэртгвэ гэж ерөөдөө. За баярлалаа. За ингээд манай үзэгчд маань мэдж байгаа одоо Монгол гайхамшиг нөхцөл маань одоо оюуны бүтээлийг энэ цэнийг одоо бий болох зорилготой одоо бүтээсэн бүтээлээс албан ёсоор хэмжиж одоо өөрсдөө манай үзэгчд ч гэсэн одоо энэ бүтээсэн бүтээлээс нь хишиг авдаг одоо ийм одоо урамшилтай байдаг. За ингээд асамгаваас одоо номынхаа бүтээлийн тухай тийм ээ. За Монгол улсын хэмжээд Монгол жангарыг одоо хамгийн анхудаа тавьсан. Тийм л дээ. Тэгэхээр зэрэг хүн төрөлхтний оюуны соёлд Монголоос нэг их гурван сууд бүтээл авдаг. Миний багш, миний үеийнхний багш, Монгол үндэстний багш, Цэндийн Дандисын багш маань энэ гурван аргил бол Монголын нутагчаа жангар хийсэр гэж тодорхойлсон байдаг. Тэгээд энэ гурваас нутагчаа маань нэгэнт дэлхий дахны оюуны түгээл болчихжээ. Гэтэл үнийг хэлэхэд эсэр жангараа өтийг хүртэл бид нэр иж бүрнээр зогслоож далай аланд хүргэж хараахан завдаагүй байжээ. Үүнд их олон хүн санаа чилж байсны дотор нашин тухайг тийм түүний хэл зохиолын хүрээлэн түүний тэргүүлэх эрдэмтдийн санааны шахалаа байсан бололтой. Тэгээд одоогоос 47 жилийн тэртээ намайг мал хариулж явах цагт авуугах эренчин багш маань баян онгор тэрэг дуулж уулзгаа. Тэгээд тэр хүн бол надад нэг мундаг гэрийн даалгавар өгсөн юм юу гэхээр зэрэг болсон. Мөс мөнгө байдгүй юм шүү. Тэр үгийг би одоо хүртэл ойлгохгүй юм. Монголд социализм гэж бодлоо шүү гэсэн юм уу? Ерөөсөө социализм хүлтэй байхгүй болно ч гэсэн юм уу? Энэ үеийн дэглэм хаврын зас шиг хайлаад байхгүй болно шүү гэсэн юм уу? Энийг ойлгохгүй. Агацгүй өнөөдөр чи уушгаан руу сэтгэлээ сэглүүлж зүрхэн зүсүүлж явах хүний хувьд энэ хорвогийн нэгэн зүрийн дарлалыг мартах нэг ганц арга бол нэг бол дэлхийн сонгодгийг уншаад нэг бол Монгол жангараа хэлэхэд вэ гэж айлтж үлээ. Тэр бол өчүүхэн түүхий хүү намайг чадвал одоо бэрхшээн байг, тэргэн байг, тэмээгэн байг морь гаргавал сая Монголд минь хожилтой юм даа гэж бодсон авууга их хүний их ухаан байсан бололтой. Тэгээ ер нь их хүн зарагдах их үйл зарагт хоёр тэр нэг усан ихсэн шавар шиг байсан чүүхэн амтныг чулуун шугам шиг болгох юм болов гэж тэрж боддог юм. Тэгээд жангар хэлсэн дээр тэр цанаас шүү. Тэгээд тэр маань энэ Оросын холбооны улсын халимгийн эсэг усаг гэдэг маань хүрэн биш гэсэн үг л дээ. Жангар биш. Ятад гэдэг энэ авууга их том гүрний их хөрөнгө хаяж одоо бүр хэдэн зуун ботиорн хэвлэж байгаа жангар шиг олдврын цуглуулга биш. Эхлэлтэй, өрнөлттэй, үргэлжилттэй, оргилтой, туйлтай ийм одоо сонгодог бүтээлд байх иж бүрэн зохиомжтой онцлог юм. Уран сайхны чадлаараа дагуу юм гэж гадаад дотоодын эрдэмтэд үнэлсэнийг бодоход багшийнхаа хэлцгоолны хүрээлэнгийнхаа өгсөн даалгаврыг өчүүхэн хүнгүй бас ямар нэг хэмжээгээр урсгалсан юм болов уу гэж тэгж найдаж явдлаа.